Эксперт Talk контентын энэ удаагийн дугаарт хуулийн мэргэжлийг та бүхэнтэй танилцуулах болно. Монголын Мянганы сорилтын сангийн хуульч Отгон Маяр ихчигээ уулзуулахад бэлэн болсон байна. За сайн байна уу та? Сайн байна. Таны ажил сайн уу? Миний ажил сайн. Бидэнд та өөрийгөө бас товсон танилцуулаач. За тэгье. Намайг Отгон Маяр гэдэг. Би хуульчаар Монголын Мянганы сорилтын санд одоо 6 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгэхээр та хуульч мэргэжилтэй тийм ээ. Тэгэхээр таны энэ хуулийн мэргэжил одоо энэ олон улсын төсөлд яаж холбогдож хоорондоо уялдаж байна вэ? За их сонирхолтой асуулт тавьж байна. Олон улсын эрх зүй гэдэг утгаараа манай Монголын Мянганы сорилтын сан болохоор компакт гэдэг олон улсын гэрээг хэрэгжүүлж байгаа. Компакт нь өөрөө Америкийн засгийн газар, Монгол улсын засгийн газар хоорондын олон улсын хоёр талт хэлтсээр гэрээ юм аа. Тэгэхээр энэ гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л одоо асуудлууд засгийн газрын үүрэг амлалт болон Монголын Мянганы сорилтын сан одоо засгийн газрыг төлөөлж байгаа энэ бүх үйл ажиллагаатай холбоотой ажлуудад гарцаагүй одоо хуульчид оролцохоос аргагүй. Та бол маш сонирхолтой түүхтэй. Учир нь юу вэ гэхээр энэ компакт гэрээний нэгдүгээр компакт болон хоёрдугаар компактад одоо зэрэг ажиллаж ирсэн ийм түүхтэй байгаа тийм ээ. Тэгэхээр их баялаг түүхтэй байгаа учраас одоо энэ төсөл дээр ажиллаж ирсэн хамгийн бахархсан гэхөө бахархдаг тэр зүйлээсээ бидэнтэй бас хуваалцаач энэ төсөл дээр ажиллахад. За тэгээ. За бид монголчууд ерөнхийдөө хүмүүс мэдж байгаа болов уу гэж бодож байна. Компакт 1 гэж ийм компакт 2008-аас 2013 оны хооронд хэрэгждэг. Ерөөсөө л 5 жилийн хугацаагаар компакт гэдэг өөрөөр хэрэгждэг. Тийм загвартай. За тэгээд тэнд би мөн ялгаагүй эхлээд хуульч, дараа нь ахлах хуульч, тэгээ хуулийн ерөнхий зөвлөх гэдэг яг дараалсан карьераа хийгээд ингээд ажилласан. Одооны 2 дугаар компакттай харьцуулбал олон салбарт нийтдээ бараг 128 мянган хүн ингээд ажиллаж байсан. Өөрөөр хэл 2 дахин том одоо ийм хэмжээтэй ажиллаж байсан. За тэгээ мэдээж хэрэг бас маш их сорилтууд, бэрхшээлүүд тухайд гарч ирсэн. Ялангуяа Монгол улс анх удаа компактыг хэрэгжүүлэх энэ Америкийн загварын энэ одоо төслийг хэрэгжүүлэх хахад бас одоо шиндэх тийм ээ туршлага дутах ийм зүйлүүд их гарч ирсэн. Тэгээ ерөнхийдөө нөгөө суралцсангаа ажиллангаа суралцдаг гэдэг нөгөө ярьдаг штэ. Яг тийм байдлаар ер нь маш их явж ирсэн. За гэтэл сая энэ сүүлд 18 оноос эхлээд компакт 2 энэ зөвхөн усны салбарт хэрэгжнэ гэдэг ингээд яхад миний сонирхлыг маш их татсан. 19 оны 1 сарын 31-нд компактыг сойрхон баталсан манай улсын их хурл. Тэгээ эн чинь өөрөө л нөгөө сойрхон баталсан гэрээ өөрөө Монгол улс буюу одоо бидний тухайд бол хууль гэсэн үг заавал биелүүлж одоо хэрэгжүүлэх ийм үүрэг хүлээдэг. Тэр утгаараа ийм том, ийм чухал ач холбогдолтой ийм төсөл дээр одоо хуульчаар сонгуул шалралт ороод тэнцээд ингээ ажилласандаа бас их баяртай байдаг. За тэгээд дээр нь усны салбарт ийм том одоо хоёр том үйлдвэр. За тэгээ усны байгууллагуудын одоо тогтолцоог сайжруулах бяцлаггүй тусламжийн энэ хүрээнд ингээд ажиллаад бүхий л одоо эрсдэл бэрхшээлтэй холбоотой энэ галтгоонд нь ажиллаж байгаадаа бас их бахархдаг. Одоо бид нар ер нь баг 3 сарын 31 гэдэг чинь одоо юу хэн баг 2 сарын дараа албан ёсоор бид нар компактаа дуусгах гэж байна. Тэгэхээр бас л мөө 90-с дээш хувьтай ер нь хэрэгжилт аягүй сайн явж байгаа. Тэр утгаараа би бол маш их бахархаж байна. Тэгээ аягүй том үйлдэлтэй хоёр үйлдвэр маань ингээд Монгол улстай ороод Монгол улс Улаанбаатар хоттоо те ингээд Улаанбаатарчууд болон Монгол улс хүн амар бүгдээрээ одоо их баяртай гэж ингэж бодож байгаа. Манай энэ контентийг бол маш олон оюутнууд, залуучууд үздэг. Тэгэхээр та энэ хуульч мэргэжилээр суралцж буй энэ залуучуудад хандаж одоо өөрийнхөө энэ туршлагаас хуваалцах эсвэл одоо зөвлөгөө хандаж өгөөч. За баярлалаа. За тэгэхээр хуульч мэргэжил өөрөө их онцлог мэргэжил гэж би ойлгодог. Ер нь хүмүүсийн хүлээлтчсэн тийм байдаг. Хуульч мэргэжилтэй хүний хамгийн одоо чухал амжилт зүйл ёс зүй. Хамгийн өндөр ёс зүйтэй хуульчдал одоо маш их үр дүнтэй, маш их нэр хүндтэй ингэж ажилдаг, ингэж харагддаг амьдрал дээр. Альва улс орныг хуульчдаар нь хэмждэг гэж байгаа. Нөгөө химийн хичээл дээр нэг лакмус гэдэг нэг бодисыг таньдаг нэг юм байдаг шүү дээ. Тэргээр ингээ яхаар одоо тийм мөнгө гарвал тийм бодис байх ёстой гэдээ баталгааждаг. Яг тэрэн шиг тухайн улс орны хууль нь хэр байна, шудраг ос нь хэр байна, хүний эрх хэрэгчлөлөг хэр дээдлж байгаа гэдэг нь хуульчдын үйл ажиллагааны үр дүнгээр хэмжигддэг. Болж игэл одоо хуулийн салбарт ер нь бүхэлд нь авч үзэхэд өндөр ёс зүйтэй шудраг хуульчд ажилласаа л гэж одоо яаж вэ? Зарим тохиолдолд бас хуульчдынхаа одоо нэр хүнд
унаад байгаатай холбогдуулаад эмзэглэж явдаг, санаа зовж. Тэгэхээр манай залуучууд ирээдүйн хуульчид маань маш ёс зүйтэй зарчимч байхыг эрхэмлж явах нь чухлаа гэж манай Яг зөв. Отгон баяр ихч маань хэллээ. За ингээд танд маш их баярлалаа. Өнөөдрийн бас ингээд туршлагаасаа хуваалцсанд. Надад бас ярилцлага хийсэнд их баярлалаа. Баярлалаа. Ингээд Expert Talk контентоор та бүхнийг маш олон төрлийн өөр экспертүүдтэй уулзуулж байгаа. За энэ удаадаа та бүхэндээ Монголын манын сорилтын сангийн хуульч Отгон баяр ихчийг уулзууллаа. Дараагийн контентоор уулзцгаая.